Би үхээс айхгүй. Харин ч тэр үхлийг би бэлсэн ятам гэж. Тэнгэр та надад үнээр өмөлж чадах. Би одоо тавь. Өөрийн үнэн түүхээ ярьж бай. Ах бит хоёрыг ихэр гэдгийг та мэдж байгаа. Би нэг өсвөд хайртай. Тэр нэг минь солонгоо гэдэг. Яагаад ч тэр надад маш ихсэн. Солонгоо. Солонгоо. Би чамд нэг юм хэлчихсэн. За. Би чамд хайртай болчихж. Юу нэ? Өдөр нь бодогдоод шөнийн зүудэлтэд байгаа энэ зүйлийг би хайр гэж ойлгохгүй. Солиорл гэж ойлгож болохгүй үстэй. Хүүхэд их дурлахаараа галзуурдаг. Бүр юу ч хийх туцахгүй болдог гэсэн. Хин тэгж юм. Би тэгж юм. Чи миний төлөө өгч чадах уу? Чадна. Чиний төлөө бол би амиа бүр бүх зүйлээ зориулж чадна. Тэгсэн чинь би өөр хүнтэй суучих бол яах вэ? Наадах чинь харин жинхэнэ солиорл. За юу вэ? Сайн юу вэ? Ах нь үнтэй сууж байгаа шүү дээ. Хөөх, тийм үү? Хорим хийн үстэй. Хинэ. Утгагүй. Баяр хүргэе.
Амьд сэрүүнтэй энэ хуруу хумсаа хувчин байж хураасан хөрөнгөө өглөөлж тарааж өгье гэсэн. Оогонхоо саруул би чамд энэ газар уурхайн бүх эзэмшлэхэн картуудыг шилж өгч өгье. Энэ бол миний хөрөнгөний баг 90% баг. Удаахгүй бацсарвал чам даавн дараа нь өглөх зүйл өгөх бол. Харин одоохондоо хадгаламжийн төвтэйг ав. Байна уу? Солонгоо хараад юу саатан байна. Дуурахгүй байгаа. Чи нэг ардаа. Миний баяа өнөөдөр өмчлөнгөө буугаад. Надад оногцсон өртөг. Мөнгө шүү дээ. Миний бодож ирсэн ажил наадах чи юу ч биш. Зарлаа. Хөх. Нэрээ бүтнээр нь сонсох чинь. Би чам нэг юм хэлэх гэсэн. За. Би хүнтэй суугч байгаа. Чи надад битгий гомдоорой. Би өөрийнхөө амьдралыг ингэ шийдсэн. Чи юу яриад байгаа? Би шийдчихсэн юм. Энэ мөчөөс хойш бит хоёрын оронд юу ч байхгүй. Цаашдаа ч юуж байхгүй байх болно. Тэр хүн маань удахгүй ирнэ.
Энд чинь харин жинхэнэ солиор л юм да. Би одоо хэн болох цаашаа зүглэх хаан мошох би ийм нь хүсэх хэлсэн юуны төлөө юу дагаварших төсвөл бидний хүнсээ сэтгэлийн миний жагваршил төсөн миний гэрчхтар чухам миний байх орчил амиа болсон хүмүүс арнуурууд хутгах байсан араатас тусоноор байж амьдралын устгах ирсэн миний сайхан сэтгэл үргэж миний сусал байсан тиймээс жаргал гэж намайг тойроод буцаж гасан хүч шиг хүн байвал зовлондоо үсгэж ирсэн хүссэн орчноосоо тамар өглөө зүтгэж ирсэн хүний дүр тоглох тусаа араатуудаа зүрхэж бүрсэн хурд газар дээрх амьдрал томчуудын багийг нэг хүсэг нэгдэг тоосон бүзүүлсэн шаналлуулсан хүчгүнийг нь барьж ирсэн над чөтгөрийн орсон тоосогч их юм гинэн тайлган зүг сэтгэлдээ тоосогч эцгийг минь дөнгөж хорин өнгөрсөн дүүжилсэн пёдов шиг зүтгэж 비온 다이어키 양이 두서 해 두서 너무 миний төрсөн ах байна уу? Ацаалаа. Чи над амьдралаа цааснаас би чамд юу ч өгөхгүй гэдгийг чи маш их ойлгоо. Тэр нэгэн өрөө би харж явахад миний дотор нэгэн аимшигтай бодол төрсөн юм. Би өөрөө ч тэр бодлоосоо чочирдсан болмог гэж мартахыг хичээсэн боловч тэр бодол санаанаас минь гарах байсан. Цаг хугацаа өнгөрсөн ч өнөөх бодол надаас алсангүй. Цэвэрхэн хичүүлэх юм идэх юм гэсэн. Тэр аимшигт бодлыг хэдэн өдрийн турш эргцүүлэн бодоод өөрийн чөтгөрийн санааг
Та дүүгээ уучлаарай. Дүүн дахиж ярих байхгүй. Энэ утгагүй зориггүй амьдралаа дүүн надад болий. Дүүгийнхэн согтуудаа хэлсэн үгийг та хэлээгүй, сонсоогүй гэдээ ойлгож ирв. Солонгоо чи ч гэсэн намайг уучлаарай. Би аюу их ганцаардчих. Би та хоёроос уучлалгүйгээр зүг амьдрах шийдлээ. Би хэдэн өдөр танаад үйж бүх юмыг эргцүүлэн бод. Болох байхаа. Болно бол минь дөө. Манад байж болно. Гэхдээ цааш та юу хийх вэ? Яах вэ гэдгийг хамгийн гол нь сайн бодох хэрэгтэй. Ах нь бол чамд туслана. Чи битээр төрсөн ах トゥ хоёр. Мах цусны тасархай. Энийг бурхан ч мэднэ. Эхлээд ахын гэрчиж түүний гэр бүлийн амьдралыг өчүүхнийч бүтээлгүй тэмдэглэж ярьсан. Тэд хоорондоо хэрхэн ярилцж байгаа гэдэл. Хамгийн гол нь Солонгог яаж хайрлаж байгаа нь надад хэрэгтэй байсан. Тэд өглөө болсон цайгаа яаж вэ? Хоолоо яаж идэх? Цайгаа ууж байхдаа юу ярьдаг? Солонгоо өдөр нэртэй юу хийдэг? Цагийг яаж өнгөрөөдгийг хүртэл би мэдэж авсан. Яаж харилж байгааг мэдэж авах надад чухал байсан. Инх саруул өглөө болох мөрдөг. Хаа мөрдөг. Хаанаас ирдэг зэргийг би мэдэж. Хувцаа янзалдаг. Тэрч бүйл гар нүрээ угаагаад. Алчуураа хаан тавьдгийн хүртэл би мэдэж байсан.
2 сар хүлээсний эцэст би нэгэн тохиромжтой өдрийг хүлээж аваад. Ахаа. Би энэ гэрт өгсөн амт мэддэхгүй ингэж байхаар Солонгос явж ажил хийх юм билүү? Эсвэл явж магистр сурах юм билүү? Боддгол бодол. Чи ихний 1 жил хэл сурангаа ажил хий. 2 дахь жилээс нь би чимээ сургалт оруулж хий. Тэгсэн ч болно л доо. Одоо л миний дэх хүн шиг юм ярьж. Би энэ тал дээр талаар аавцсан ойлголоод хэлчих. Намайг 3-4 жил ирэхгүй гэдээ хэлсэн чи яг. Хамгийн гол нь намайг Монголд удаан хугацаагаар ирэхгүй гэдгийг л сайн ойлгуулдаг. Тэр тал дээр санаа зовлдог. Ах нь аавцаа хэлээд гэл. Ах миний санааг дэмжиж бид бүхэндээ баярласан юм. Хэрэглээний мөнгө гэж нэлээд хэмжээний мөнгө байсан. Харин бид түүнийг өөртөө зориулж эхэлсэн.
Хэмрийг болчих би. Яг энэ газраас явах гэж хараагүй. Аргач юм үстэй. Хайхан дутаах удаа тоглох гэж байгаа юм чинь. Би юу ч болоогүй юм шиг. Алхах дүрэн. Гэрэл үнэгүйсэн. Чи хайрч юу? Яг юм бэ? Хацруулах хэрэгч идэрлээ. Энэ усан баг. Тэгээд цайгаа угаарай. Шөнө би хамаг бие сэтгэлээ хөвчлэн түүнийг харан зүссэн.
Саруулаа. Яа. Хоёулаа гэрэлтэй батлуулаад удаагүй юм. Хэзээ өрмөө их юм? Удахгүй. Хайрын сүндрөөд эсээд өгч. Нэрээ манай нэтэд бид хоёрыг хэзээ өрмөө их баярлуулдаг юм яах вэ чи? Хайрын жоо ажил байна. Тэр ажлаа дуусчихсан. Хоёулаа хамтдаа өнөө өдрийг тоглоё. Төхөө. Миний ана чөөрд ажиллах хэрэггүй юм. Танай компани чинь нийлээ хэдэн сая төгрөгийн яадаг гэх болсон байлээ. Яаж нөхөж байгаа? Нэр тэрэн дээр санаасаа өгөхгүй. Харин өөр өчрөн болж байна. Нэг удаа би ахын бичгийн хэвийг дөрөв. Өдрийн тэмдэглэлийн хөтлсөн. Ах насан туршдаа өдрийн тэмдэглэлээ хөтлсөн болохоор надад түүнийг твчгээс арга байгаагүй. Энэ бол жинхэнэ тамийн ажил байсан. Ясуу. Хараа. Хоёлаа гадаа харагдах уу? Гадаа гоё. Харин айгүй их ажилтай шүү дээ. Миний ярь өөрөө хачдаггүй. Харин энэ ирээдүйд цэнгэлтэй байлаа. Цаад ч нэг том бизнесээ 100 сая төгрөг олсон гинэ. Тэгэд гэртээ байлуулж байгаа болохоор гаж чадахгүй нэг хайлаа чи. Тэхүү хараа. Цэнгэл ямар бизнес хийхээр тийм их ашиг болд юм бол. Харин яаж юм төвдөө. Хоёул орой яваад чи тэхүү. Чадахгүй. Амжихгүй гэлж. Дараа олъё. За. Харин тэгвэл ярьлаа. Бэно. Бэно. Хатаа сэгний. За, нэг битэрээ.
Сайн мэцэн үзэгчдээ TV1-ээс та бүхэнд нэгэн шуурхай мэдээг хүргэх гэж байна. Дөнгөж саяхан Пуамын онц ноцтой гэмтэр гарснаас анх мэдээлэл манай телевизэд ирлээ. Хохирогч нь 30 орчим насны эмэгтэй бөгөөд цагдаагийн байгууллагын гэртээ алуулсан байдалтай байхад нь олсон байна. Одоогийн байдлаараа цагдаагийнхан гэмтэтгээдийг 90 сурвалжиж байгаа бөгөөд бодит мэдээллийг цагдаагийн байгууллагын 71532 оройдсонд мэдэгдхийг санууллаа. Манай улсын Пуамын 40 гаруй хувийг 16-аас доош насны буюу хүүхдүүд Гэтэл Пуамын талшин мөрөнд бүрдсэн гэдэг шиг одоо Та хоёр миний найз нөө эсвэл хамаатан сад мó? Найз нь. Бүр сайн найз нь. Энэ хүн яасан юм бол? Энэ хүн урчин. Гэртээ бас ирсэн. Тэгэхээр би та хоёроос хурны авах шаардлагатай. Юу битээр далсан гарын хийвэд ш тэрийг авах уу? Зүгээр зүгээр. Бид нар өөрснөө хавааж хэрэгслээр авчна. За, тааш. Өдөө болтол би төөрөлдөж явчих. Энэ ертөнцийн дээр адилхан хурууны дэв өмс гэж байхгүй шүү дээ.
Хэрэг хорооны хийг хэвэн зүтгэж явах та. Ингээд би Солонгосоос ирсэн дүүн болж аллах хийх төвхтэй биш гэж байна. Тэгэхээр ахын хорооны хийг ашиглах хэрэгтэй. Энэ хорооны хийг ямар ч аллах намайг бороогүй гэдгийг нотолж байгаа л. Жим яагаад энэ өрөөс гарах юм? Ажил ихтэй шүү дээ. Одноогч ирсэн минь хоёлаа уулзах. Үгүй ээ. Би ажил ихтэй. Дуртай юм бол чи өөр. Хараа. Одноогч ихтэй зөндөө тус болж ийсэн шүү дээ. Хоёлаа хамт үтгэдэг үү? Хатвэ. Тэгэлдээ хараа. Би чам ингэ давтахгүй. Чи өөрөө удаач. Яагаад надад уурлаад байгаа юм? Чи яагаад бүр сайн болчих. Би зүгээр одноогч гомдож өгч. Яа маргааш хэлцдэг. Нэр уцаарай гэж. Тхөө. Нэг удаагийнхаа ашиг айлтны нэрээр $150,000 оллоо шүү дээ.
Хэд хоногийн дараа нөгөө мөрдөн байцаагч манай дахин ирлээ. Би юу ч болоогүй юм шиг тань сууж ирсэн. Намнан дээр чи нэг сар үл гэж тамна. Түүний дооглонгүй хүйтэн харцыг хараад би хийцэж ирсэн. Энэ таныг баримтлах тушаал. Нэг саруулаа энэ юу болоод байгаа? Түншил систем стол явчихсан. Орол. Гүсти. Чиний үлдсэн хоёр гэмтрийн хатлах баримт биднэрт байна. Иргэн газраас олдсон хороо хийхээ чиний өөрөө чинь хороо нэх. Хамт тэгээд өөр нотлох хөрөмж байгаа юм. Би чамд төв хэлж байна. 1913 онд Японы Фукуока хотод нэгэн нэмэлт тэсгэж авсан юм. Тэрний эхнэрийг зэрэглэхээр хөнөөгөөд тэнд нэг хүнийг шижигтнээ татсан. Харин шижигтний гарын хэ хэргийн газраас олсон гарын хэ хоёр яг ижил төстөө мөртлөө нэг л таарч өгөхгүйсэн. Ингээд ирлэн хурцсаа. Мөрдөн байцаагч нэгэн шинжиж эрдэмтний дуудаад тэр гарын хэнд шинжлүүлсэн. Харин нөгөө эрдэмтэд тэр хоёр гарын хэнд нэг хүний болох тогтоосон. Чи яагаад гэж бодож байна вэ? Яагаад гэвэл бүх учир шилэн дойсон дүрс мэд негатив хэвээсэнд оршиж байгаа. Энэ бол чиний гарын хэ. Энэ бол тэрийн газраас олсон гарын хэ. Энэ хоёр яг тохирч байгаа. Чи ихний алдлах дээр өөрийн найз болох цэнгэлгийн амнаас их хэцгээр хөнөөс. Тэгэд мөнгөийг авч чадаагүй. Дараагийн гэмт хэрэгтэр бас л өөрийн найз однагийн амнаас их хэцгээр хөнөөгөөд $150,000 авсан. Их саруулаа. Чи энд юу хийж байгаа юм бэ?
Чи одоо энэ эргүүдийг үргэлжлэх гэдэг үл хийж байна уу? Намайг цааслах болов. Тэр ишүүх юм. Хэрэг би өөрөө энэ нууцаа аваад авсандаа орсон бол жинхэнэ ад чөтгөрийн үр сад болох байсан биз. Адис 68. Би чамд өөр нэг амжилттай боцоо хэлье. Энийг би хэнд ч хэлээгүй. Ганцхан чамд хэлчихэд бушуухан хөлрөхгүй юу. Чи намайг одоо нэг сар гэж бодож байна. Би бол бацаар бол. Би төрсөн харгаа алсан аимшиг таалуурч. Хүний үсгүй. Чи юу мэднэ гэж? Чи нэг сар бол биш. Сар бол. Нэг сар бол ялаад болж хайсан. Юуны төлөө, хийний төлөө. Дүүн хайгаа алсан гэж бүгдийг мэднэ.
Чи яаж мэдсэн? Би яагаад мэдтгүй? Чи өөрөө энэ газар хэвчэрсэн шүү дээ. Харин чиний арчаагүй шунхаа сэтгэл надад ашигтайгаар ирсэн. Чинад. Чинад өнөөдөр буцаана. Чи миний яриг анхааралтай сонсч байгаа. Чи надад хайртай гэж хэлж байгаа санаж байна. Чи миний төлөө өгч чадах уу? Чадна. Чиний төлөө би амиа. Бүр бүх зүйлээ зориулж чадна. Тэр үе чи миний төлөө юм аа. Бүх зүйлээ өгч чадна гэсэн үг дээ. Тэр үед л би танаа гэр бүлийн бүх өөрөнгийг өөрийн болгох. Бас чамтай биш. Ахтай чинь суух хэрэгтэй гэдгийг ойлгосон. Nooш. Нэрээ би нэг өглөө гараж төрүүлж аваад улаан ишдэг хурцсан. Тэгээ байранд хэвчэж явж байгаа чамтай хаалган дээр таарсан. Харин тэр өдрөөс би тэр хурцаа болж хараагүй. Чи бидний бодож би чамд чадна шүү. Чи чадахгүй. Чамд тийм зур зур байхгүй. Юу байх вэ? Чи зэрэгтүүд ухаарсан юм биш үү? Чиний арчаагүй шунхаа сэтгэл ухаарсан. Тэрнээс биш ч хүн аль чадах хүн биш. Гэтэ би чамайг хайраа тийм амархан алж чадна зүрх юм. Танаа аав чинь нэрээ чамайг юм уулж авах ухаан бодолтой хүн биш гэж бодсон юм билээ. Чи мөнгөн дуртай. Тэндээ ч ахыхаа найзлыг алаад. Харин одоо хамгийн сүүлд нь чи яагаад юм цаал болохоор ирсэн бэ? Чи талаар бодож үзсэн үү? Тэгэхээр тэр хурганы хийг Чи дөнгөж хийж байсан хурганы би сэлж. Чи андаа яаж чамд үү? Нүдж хаалган болсон байсан юм чи. Чиний дэхлээ гэдэг ачин чамайг алахгүй. Чиний зүйл мэдхүү. Найр татны хүмүүсийг хайр инэрлээс илүү үгүй ядалт хатаахлах гэж хэлдэг. Би нэг бүх зүйлийг чамд хэлье гэж ирсэн. Би явлаа. Баяртай хүүдээ. Нэрээ тийм. Нэг юм батгах шахлаа.
чи нэг зүйлийг мэдээгүй юу? Танаа ах чинь сексийг ариун нандин эрхэм зүйл гэж боддог байсан. Бурдуцаа!